Эдгээр өдрүүдэд улсын их хурлын гишүүн барилга бот байгуулалтын сайд Бадилхан орон нутагтаа ажиллаж, иргэд хөдөлмөрчтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тэрээр уулзалтын хүрээнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын засгийн газрын бүтээн байгуулалт, орон нутаг дахь бүтээн байгуулалт болон Азийн хөгжлийн банк хамтран Баян-Улгийн аймагт аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрхэн хийж хэрэгжүүлэгч байгаа тухайга дэлгэрэнгүй танилцууллаа. Ингэхдээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхний 2 хэлэлцүүлэг дууссан байгаа. Нийтдээ 34 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм а. Тодруулах юм бол байгалийн баялагийг тэгш хуваарлахаар болсон 76 гишүүнийг 4 жилийн хугацаатай байхыг хэвээр нь үлдээсэн, улс төрийн нам нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын сонгуулийн насны хүний 1% тэнцэх гишүүдтэй байх ёстой, улсын хурал хариуцлагаа хүлээж огцордог механизмтай болох, их хурлд олон холсон нам ерөнхий сайдаа нэр дэвшүүлж ерөнхийлөгчд өргөн бариад дэмжигдээгүй тохиолдолд улсын хурлаар батлуулдаг болох, ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай нэг л удаа сонгодог болох, 4 хүртэлх засгийн газрын сайд давхар дээлтэй байж болох, шүүхийг ерөнхийлөгчөөс хараат бус бие даасан болгох, шүүхийн сахилгын хороо байгуулах, нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн өмчийн асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэг болох, түүнчлэн аймгийн төвүүдийг хот хэмээн нэрлэдэг зэрэг үндсэн хуульд нийтдээ 34 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулсныг үеэр барилга бот байгуулалтын сайд бидэнд дуулгалаа. Мөн манай аймагт шинээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд болон ирээдүйд хийгдэх бүтээн байгуулалтуудаас танилцууллаа. Тухайлбал ногоон хашааны дээд талд 900 айлын орон сууц барихаар төлөвлөсөн, 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж байгаа, 250 хүүхдийн сургууль цэцэрлэг энэ жил ашиглалтанд орно, төрийн үйлчилгээний цогцлбор баригдаж байна. 4-р цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон. Барилгын материалын шинжилгээний лабораторийн барилга удахгүй мөн ашиглалтанд орохоор болсон. Төв цэвэрлэх байгууламжийн ажил баригдахаар ажил нь эхэлж байгаа. Өлгийн хотыг тойрон гарах олон улсын 20 км автоцамын ажил мөн эхэлсэн, үерийн даалган барих ажил эхэлсэн, 14 газарт стандартын гэрэлтүүлгийг тавьсан, 200 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг баригдахаар болсон, Булган сумын Ёлт багт 150 хүүхдийн цэцэрлэг барьсан, 640 хүүхдийн сургууль баригдахаар болсон, Ховд хашаа чиглэлийн зам ашиглалтанд орсон, Төв талбайд Икэ баатрийн хөшөө баригдахаар болсон зэрэг маш олон таатай мэдээллүүдийг энд ард иргэдтэй дуулгалаа. Дашин дуртахад дээр дурдсан хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудын санхүүжилт бүрэн шийдэгдсэн гэдгийг мөн энэ үеэр онцлон дуулгалаа. 50 мянган айлын орон сууцны хөтөлбөр батлагдсан. 23 хүн хүртэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод 100 мянган айлын орон сууц барина. Хөдөөд бол 50 мянган айлын орон сууц барина. Манай аймагт бол 900 айлын орон сууц барина. 900 айлын орон сууцыг энэ ногоон хашааны дэд талд бол ерөнхий төлөвлөгөөнд гарсан. Хамгийн гол нь орон сууцыг барихын тулд эхлээд инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Энэ жил төлөвлөгөөнд төсөлд орсон инженерийн дэд бүтц нь бол шийдэгдсэн, татагдж байгаа. Тэгээд орон сууц барих асуудлыг бол хувийн компаниудаа бас газрын төрөөсөөр олгоод одоогоор бол газар нь бол төрийн мэдэлд байгаа. Тэгээд 900 айлын орон сууцыг бол бид нар аймагтаа хэрэгжүүлнэ. Ипотекийн зээлийн их усрыг бид нар 2 дахин нэмэгдүүлсэн. Төрөөсийн орон сууцыг өмчлөх боломжтой болсон Улаанбаатар хотод төрөөсөөр орон сууц авсан хүмүүс өмчлөөд авах хэргийг бид нар нээж өгсөн. Аймгийн хэмжээнд хийгдэж байгаа ажлын талаар товчхон мэдээлье. Энэ 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга бол баригдаж байгаа. Эмнэлгийн хашаанд дотор баригдаж байгаа. Одоо 3 давхар, 4 давхар баригдсан. Иргэдчид ашиглалтанд орно. Энэ хотын компани ирээд барьж байгаа. Тендерт салбараад. 250 хүүхдийн сургууль цэцэрлэгийн барилгыг 3 дугаар багт барьж байгаа. Жирийн компани шалгарч авсан. Энэ 10 сарын 30-нд ашиглалтанд өгнө гэж амлалт авсан ингээд барьж байгаа. Төрийн үйлчилгээний цогцлбор бидний одоо та нөхдөд зориулж хийж байгаа хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол энэ байна. Яг өнөөдрийн байдлаар манай аймагт 8 төрийн байгууллага төрөөсийн байранд амьдарч байгаа. Одоо 10 орчим болсон байгаа.
бүгд төрөөсийн байранд амьдарч байгаа. Тэгэхээр энэ төрийн үйлчилгээний совчлол барилгыг бид нар орчин үеийн загвараар зургийг хийлгээд одоо төрхийн хажууд барьж эхэлж байгаа. Энэ бол эргэжил ашиглалтанд орно. Одоо нэг давхранд баригдсан байна. Жирээний компани барьж байгаа байна. За энэ 4-р багийн биш энэ чинь 1-р цэцэрлэгийн уулгаж дахиж 250 хүүхдийн цэцэрлэг барилга барих ажил 19 оны улсын төсөлд орсон. Гэхдээ тендерийн маргаанаас болоод одоо эхлэегүй байгаа байна. Тийм учраас аймгийн тендер хариуцсан хүмүүс бол энэ асуудлыг шийдээд энийг бол энэ жилд эхлүүлэх хэрэгтэй. За 4-р цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон. Энэ бол орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил байна. За аймгийн төвд одоо яг 5 бай дээр баригдаад одоо ашиглалтанд орох гэж байгаа. Аймгийн төвийн барилгын материал шинжилгээний лабораторийн барилга баригдаад одоо удахгүй ашиглалтанд орно. Энэ аймагтаа бид нар барилгаа сайн барина гэвэл тэр барилгын лаборатори, барилгын материалын чанарыг тогтоох лабораторид байх хэрэгтэй. Тэгээ энэ барилганд бол баригдаад удахгүй ашиглалтанд орно. Доторх бүх тоноглолыг бол бид нар яамны шугамар хангаж өгч байгаа. За аймгийн төвийн инженерийн шугамшилжооны шинжилгээний ажил хийгдэж байгаа. Ер нь одоо ашиглалтанд орсноос хойш тийм шинжилгээ ажил хийгдэг юм байна. Халаалтын зарим турвааг задлаад үзэхэд зэвэрдсэн баг цааш шиг болсон байна. Ийм учраас энийг шинжилэх ажил хийж байгаа. За аймгийн төвдөө сэвэрлэх байгууламж байна. Тэр 4-р хороод одоо энэ аймгийн төвийн бохор усыг гадаа ил аргаар хатааж байгаа. Энэ сэвэрлэх байгууламжийг бид нар Польшийн засгийн газрын хөнгөлөлтөөс хэлээр барихаар тендерийг шалгаруулсан байгаа. Польш компани шалгарсан. За энэ төсөл хэрэгжил яваад Азийн хөгжлийн банкны маш том төсөл хэрэгжил. Энийг бол төсөл хэрэгжүүлэх хүмүүс өөрсдөө та нарт танилцуулна. За энэ цагаануураас ховдоо хүртэлх зам бол олон улсын зам. Энэ зам ашиглалтанд орсны дараа Орос хятадын хооронд бол Орос хятад машинууд энэгээр тээвэр хийж явна. Тийм учраас энэ зам бол манай аймгийн төвөр дамждаг байсныг бид нар өөрчлөөд аймгийн дарга нартай хамтран санал тавиад аймгийн дээдлэр Хаянгараад жандаа тэг 20 км зам яваад тэндээ ховдгол дээр 200 м төмөр бетон гүр бариад хотхоромжийн машин бол тэргээр явна. Одоо цаашдаа хятад Оросын машин явна шүү дээ. Тэгэхээр энэ ажлын хөрөнгө шийдэгдээд тэр даатын юу бол тендер зарласан байна. Зам тээврийн сайтын тушаалаар тендер зарласан. Одоо удахгүй тендер шийдэгдэн. Тэгээд энэ замыг бол удахгүй барина. Өргөдөс бүх юм бэлэн болсон байна. За үерийн далангийн ажил хийгдэж байгаа. Дөрвөн одоо шиглэлээр хийн. Эхний ажил бол эхэлсэн энэ жил төсөлтөд 5 тэрбум төгрөг суулсан. Асал нөгөө жирээний компани авсан. Ингээд ховдгол талаас эхлээд энэ үерийн далангийн хамгаалтын ажлыг бол эхэлж байгаа, хийж байгаа. За аймгийн төвийн инженерийн шугам бас шинжилгээ хийж байгаа юм. За аймгийн төвийн гэрэлтүүлийн асуудлыг бид нар бас нэлээд хийж байгаа. Энэ жилдээ нийтдээ 13-4 км газарт бол бид нар яг нөгөө стандартын дагуу гэрэл тавьж байгаа. За энэ бол нөгөө миний хэлж байгаа 900 айлын Орос улс. Ерөнхий төлөвлөгөөнд тэр гарсан байгаа. Ногоон хашааны дэд талд яг энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу газар төрийн мэдлэх дэд бүтцийг бид нар хийж өгнө. Усын төсөл суусан байгаа. Тэгээ Орос улсын бол хувийн компаниуд барина. Ингээд 23 он хүртэл бид нар 900 айлын Орос улсыг энд барина. Энэ бол шинэ хороол болно. За энэ нэгдсэн эмнэлгийн барилга. Энэ оны улсын төсөлд орсон 200 ордоо нэгдсэн эмнэлгийн барилгын мөнгө шийдэгдсэн тендер зарлагдаад Улаанбаатар хотод. Тэгээд тендерт орсон улсууд бас маргаад одоо шүүхөр явж байгаа юм байна. Шүүхөр маргаад явж байгаа. За тэгээд шүүх шийдээд тэгээд барина. За дараа нь булган сумын явалт багт бол
150 хүүхдийн сэсэлдэг дотор бие тамирын зам ашиглалтанд орсон би сая хөдөлгөж өгөөд нээлтийг хийгээд ирсэн байгаа. За аймгийн төвийн замуудыг зогсоолыг бүгдийг шинжилж байгаа та бүхэн мэдж байгаа. За энэ саяны нөгөө 900 айлын орон сууцны тэнд 640 хүүхдийн одоо сургууль баригдах ёстой. Төсөвт орсон тендер зарлагдсан бас ажил эхлэхгүй байгаа юм байна. Энийг орон нутгийн дарганаар анхаарах хэрэгтэй. За энэ ховд чиглэлийн 60 км зам. Ховд чиглэлийн 60 км зам 12-оос 16 онд энийг бол 1 метр явуулж чадаагүй. Бид нар одоо сая ашиглалтанд өгсөн. Одоо ховд хүртэл чөлөөтэй явж болно. Сая зам тээвэр яамны сая дээрээ нээлт хийсэн 60 км зам байгаа. За дараа нь энэ Цагаануураас цаашаа Улаанбаатар хүртэл 25 км зам баригддаг байна. Одоо манай энэ босоо тэнхлэгийн 720 км-ээс үлдсэн 25 км зам энэ байна. Энэ зам одоо баригдчих юм бол энэ босоо тэнхлэгийн зам олон улсын зам болоод олон улсын статустай олон улсын хоорондын машин зорчих бүрэн боломжтой болно. За энэ замчгээс өмнө тендерийн маргаанаас болоод баригдаагүй байсан. Тэгээд Азийн хөгжлийн банкнаас хөрөнгөний олохгүй гэжсэнийг бид нар орон нутгаас бас хамтраад асуудал тавиад энэ 25.8 км замын мөнгийг Азийн хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрсэн. Тендер зарлагдсан. Одоо тендер дүгнвэл тэгээ энэ ажлыг эхэлнэ. За хамгийн сүүлд одоо бид нар энэ талбайда Экваторын хөшөөг босноо. Аймгийн удирдлагууд аймгийн орон нутгийн хөрөнгөөр одоо шалгаруулсан одоо сүрийг тавьж байгаа. Тэр манай аймгийн одоо Ганц Баатар бол улсын баатар Экватор байгаа. Одоо төрөөс хүмүүс ирвэл төрийн хүндэтгэл үзүүлдэг, цэцэг өргөдөг. Хүндэтгэл үзүүлдэг манай аймгийн ганц хүн бол Экватор. Энэ жил халах голын 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. Бид нар 70 жилийн ойгоор Телехан гишүүн, Жеки гишүүн бид гурав очоод 70 жилийн ойгоор халах гол дээр очоод халах голын энэ хүний хөшөөгийг бид нар шинжилсэн байсан. Шинжилсэн. Орон нутагтай хамтраад. За одоо эх жил бид нар сонгуулийн өмнө Экваторын хөшөөгийн нээлтийг хийнэ гэж Халамхаандар хавл зар хоёр идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. За ингээд энэ нийт дүн байгаа юм. Манай аймагт бол бас бүтээн байгуулалтын ажлууд маш их хийгдэж байгаа. Нийгмийн салбар, дэд бүтцийн салбар, гадны хөрөнгө оруулалт чиглэсэн. Гэхдээ тендерийн маргаанаас болоод зарим нэг ажил бол удаашралтай байгаа. За эргэжил одоо ямар ч гэсэн бүх ажлаа дуусгана гэсэн юм зорилттой байд ажиллаж байгаа. За ингээд миний хэлэх юм бол дуусч байгаа. Одоо нөгөө төслийн асуудлаар хүмүүсийг за нэг төсөл хэрэгжүүлж байгаа бид нар. Энэ барилга бод байгуулалтын яамны санаачлагаар энэ ямар төсөл вэ гэвэл энэ аймгийн төвийн хөрөнгө оруулалтын төсөл, бод байгуулалт хөрөнгө оруулалтын төсөл. Энэ төсөл бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжинэ. Маш том төсөл. Одоо эргэжил манай аймаг бол 80 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. 80 жил. 80 жил нэг хашаан дотроо ноёлд бизнесад хашаан дотроос худгаас ус улсын байна бид нар. Тэр ус чинь одоо маш их бохируу болсон байна. Тийм учраас энэ хотыг одоо хотчиг хот болгох талаар бид нар том төсөл хэрэгжүүлэхээр болж байгаа. Баруун 3 аймагт. За ингээд төслийн Азийн хөгжлийн банкны одоо төлөөлөгч, төслийн менежер Арнолд. За мөн энэ төслийн одоо хэрэгжүүлэх албаны дарга Чин зураг гэж хоёр хүн бас ирсэн байгаа. Та нөхдөд төслөө танилцуул бас төрийн албан хаагч нар учраас та нөхдөс бас санал авна. Микрофоноо шилжүүлье.
За сайн байцгаана уу. Барилгаан сайд танилцууллаа. Бид Аз зөвлөлийн банкнаас явж байна. Манай энэ төслийг бол одоо удирдах ажиллаж байгаа Аз зөвлөлийн банкны хот байгуулалтын тэргүүлэх мэргэжилтэн Арно Текман гэж хүн байна. Энэ хүн төслийн талаар бас ярьж та бүхэн танилцуулнаа. Good afternoon, everybody. It's a pleasure and an honor to be here in front of you. My name is Arno Ekman. I'm a principal urban development specialist for the Asian Development Bank, and I'm based in Ulaanbaatar. Сайн байцгаана уу. Би Арно Текман гэж хүн байна. Энэ төслийг удирдах байгаа Аз зөвлөлийн банкны хот байгуулалтын тэргүүлэх мэргэжилтэн ийм хүн байна. Улаанбаатарт байгаа Аз зөвлөлийн банкны оффист ажилладаг. So we are here this afternoon to introduce and present to you the project we are working on, which is under preparation. It's a large-scale investment plan which will start to focus on the three western regions, Hoofs, Баян-Өлгий and Hovd. Төслийн талаар одоо гоцоо ярилцахад бол төсөл маань өөрөө маш том хэмжээний олон салбарыг хамарсан төсөл байгаа. Эхний ээлжинд аслагдсан 3 аймаг болох Увс, Ховд, Аюулгийн аймагуудыг хамруулахаар одоо ажиллаж байна. Одоо техник эдийн засгийн үйлчлэлээ бол гаргаад явж байна. So this project has been initiated and supported and guided by the Minister of Construction and Urban Development and also by the IMA governor. Төслийг бол Аз зөвлөлийн банк болоод барилга байгуулалтын яам, барилга байгуулалтын сайд барилгаан хамтран одоо санаачлаад аймгийн одоо засаг дарга аймгийн захиргааны хүмүүсийн дэмжлэгтэйгээр ингээд хэрэгжиж бэлтгэж чадна одоо явж байна. Chinzerik is going to introduce you in more detail the content of the investment plan in Mongolian. But I must say that it's a very innovative and first of this kind project which aim to link urban development, agro-business value chain and rural and elders livelihood development and pasture land management. Төслийн талаар нэлээд тодорхой бас ярина. Гэхдээ та бүхэнд бас хэлэхэд энэ бол маш тийм өргөн цар хүрээг хамарсан хот байгуулалт, гэр хорооллын хөгжил, хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлгээд их том цар хүрээг хамарсан ийм төсөл байгаа. We have been working for more than a year on the feasibility study of this project. There was a large team of both international and national consultants, and we have been also working very closely with the team of the minister and the team of each governor in each Heimer. Тэгэхээр төслийг бол сүүлийн 1 жилийн хугацаанд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны ажлууд хийгдэж явж байна. Энэ 5 дугаар баг, 13 дугаар баг дээрээ тодорхой одоо гудамжийг сонгож авъя. Тэр гудамжин дээрээ хэдхэн оршин суугчид газрын эзэнтэй хамтраад газрын ашиглалтын төлөвлөлтөө хий. Тэгэхээр 5 дугаар бага нийтэд хангах дэд бүтцийн асуудлаа шийдээд тэр дундаа 1-2 гудамжны айлуудтай нь одоо ярилцаад ямар шийдвэр авах вэ гэдгээр ярилцаад явж байгаа. Энэ зурган дээр бол ерөнхий газар ашиглалтын төлөвлөлтийг харуулж байна. Замаа хаагуур гаргах уу, хаана ногоон байгууламжаа байх уу, яаж айлууд маань байшингаа урьдчилж шинжлэх үү. Ерөнхийдөө төлөвлөлтийн стандарт байгаа, бусад одоо хэрэгцээ шаардлага байгаа. Зам гэхэд энэ гудамжнууд дээр ерөөсөө босоо зам бол байж дандаа хэрэгтэй замтай. Стандартаараа болоод хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг аваад үзэх юм бол 300 м тутамдаа босоо зам байх хэрэгтэй. Энэ нь өөрөө гал усны аюул болоод одоо эрүүл мэндийн үйлчилгээ төрийн туршлага дээр ороход нэвтрэх чадвартай байх. Гэх мэт энэ бүх зүйлүүдийг тооцож одоо загвар байдлаар нэг хэсэг дээрээ эхлээд төслөө хийе гэдэг ингээд явж байгаа. Барилга хот байгуулалтын яам Азийн хөгжлийн банк хамтран Баян-Өлгий аймагт аймаг сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Улсын их хурлын гишүүн барилга хот байгуулалтын сайд Байдалхан, төслийн багийн ахлагч Арнолд, Чинзорог нар энэ сарын 18-ны өдөр Өлгий сумын ард иргэдтэй уулзах уулзалтын үеэр дэлгэрэнгүй танилцууллаа. Зорилт аймаг сумын төвүүдэд нийтийн аж ахуйн суур үйлчилгээ, эдийн засгийн хөгжүүлэх зорилготой төслийн
эхний шатанд Баяуулгийн, Увс, Ховд аймгийг хамруулахар болжээ. Харин 2, 3 дахь шатанд дээрх 3 аймагт хийх бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэхээс гадна бусад аймгийгч бүхэн шат дараалан нэмэх юм байна. Баяуулгийн аймгийн хувьд төслийн хүрээнд Үлгий хотын 5, 13 дугаар баг Дэлүүн сумын төвийг дахин төлөвлөх, айл өрхүүдийн цэвэр бохир ус дулааны шугам, харилцаа холбооны сүлжээнд холбох, зам тавих, цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, гудамж талбайн тохижуулах, агропаркийг байгууламж барих, ард иргэдтэй тохиролцсны үндсэнд газар чөлөөлж орон сууц барих зэрэг ажлыг хандивлагч байгууллагуудын тусламж, зээлийн санхүүжилтээр ийхүү хийхээр болсон байна. Одоо төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах урьдчилсан судалгааны ажлуудыг хийж байгаа юм байна. Нийт төсөв төртг нь 700 сая Америк доллар бөгөөд одоогоор 200 сая долларын асуудал шийдэгджээ. Техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсны дараа засгийн газар болон улсын хурлаар оруулан батлуулж 2021 оноос 10 жилийн хугацаанд тус төслийг хэрэгжүүлэхээр болсноо төслийн санаачлагчид онцолж байна.